Гэтэ гудамд явж байгаа зүгээр нэг юм гудамны хоолны газар Мишлений оцтой байхад гайхаад өчигд унах юм бол миний оцод орох магадлал 99.5%-тай өөхөх маг 50%-тай. Шинэ үзмж нь юм багт юм байна. Тохомос юм. Хуучны барилга. За ингээд дугуйтай хамаа хотыг хамтдаа үзцгээе. Багт харуугийн нэгэн өдрийн минь төргий яг одоо Вьетнам улсын нийслэл Ханой хотод ирсэн байна. Street view. Yeah. За, энэ удаад би ганцаараа биш юунда буудлынхаа өрөөнд танилцсан байгаа. Эмэгтэй. Юм ятсан. Signals. What's your name? Bell. Bell. Yeah. Thank you. Okay, let's go to the restaurant. So what are we gonna have? We're gonna have buncha. Buncha. Yeah, so it's a rice noodles with grilled pork and then soup and veggies. Okay, let's see. За ингээд buncha, right? Buncha хоол маань ингээд ирсэн байна. Хамахтай. Тэгээд ийм одоо юутай юм бэ? Үгэрцийтэй тэгээд ийм нэг гомн маягийн юмтай. Энэ мэдээж нэг халуунаатай юм шиг байна. Ингээд байцаа нэг ийм л хоол ирсэн байна. Манай энэ нэмэгтэй маань бас надад санал болгож байгаа хоол ямар амттай байхыг өндөр хараад оноогоо өгцгөөё. So what are you guys ordering? Sorry? What are you guys ordering? We are still figuring it out, yes. Trying to figure out what's good. What's good here? This is buncha. Muncha? Yeah. Okay. Which one is buncha? It's a pork. Yeah, this one is. try this one. It's good. Looking good actually. Muncha. Is that the one you ordered? Yeah, you can use it with that. That comes with noodles? Yeah, Okay. rice noodles. Nice noodles, yeah. За ингээд хоолоо идэж дууслаа. Хоолоо идэж дууссан болохоор оноо өгье. Хэдэн оноо өгөхийг бүгдээрээ харцгаая. So would you rate this food? How was the taste? Would you rate out of 10? Out of 10, I would rate it 8. 8. За, ийм оноо авсан байна. За миний хувьд бас ер нь бол тийм амар сайхан гой хоол бол байгаагүй. Тэгэхээр би 7 оноо өгье гэж хэлж байна. Thank you. За, түр. Олон газраас явцгаая. Одоо бид нарыг галт тэрэгний годон хүлээж байна. Явцгаая. Ингээд оройны нэгэн сайхан Вьетнамын ажилчид залууч маань годамжиндаа сайхан хоолон зооглоод сууцгааж байна. За ингээд Вьетнамын Ханоиын юм ирсэн байна. Ханой гар тэрэгний төвөрт Яа, одоо ингээд галт тэрэгнийхээ гудамжин дээр ирсэн. Энэ хэсэг нь ингээд таалттай байна. Үндсэн саяны өртөө маань болоод эндээс ирж байгаа. Зам гарах гэсэн. Арай бардггүй дээр. Okay, now. Нүгээр явуулж болох юм болоо үзцгээе. Okay. If you go around. Хойрж аваад орох нь байна. 30 минутаас дараагийнх нь богоо ирнэ гинэ. Тэгээд сая үүтэнд байжгаад нэг тэр эмэгтэйгээс та нар бити аваарай заяа. Нэг хятад маягийн эмэгтэй тэнд зогсож байна. Үүдний хэсгээр годамнаас дагуулж ирээд
Энэ манайхаас авахгүй бол энэ суудлын дээр суулгахгүй бол цагдаа та нарыг аваа явчихна гэгээд скам хийгээд саяны надтай явж байгаа эмэгтэй хоёрыг надаар юм ахуулаад суулгаж байна. Тэгэхээр тэгэрч юунд нүгэл нь автахгүйгээр энд байгаа хүн ихтэй газар руу н очиод тэнд ч юм уу ингээд хямдхан менюгээр тэнд одоо 60 80 гэж байгаа ямиг эндээс ингээд 50-аар авах боломжтой байсан байна. Тэгэхээр бол тэр эмэгтэй үгэнд итгэж болохгүй шүү энд ирж байгаа хүмүүс. Одоо би тэр эмэгтэй дээр очиж харуулнаа та бүхэндээ. За энэ эмэгтэй шээ манайхаа. Гэтэ хөөхий би бизнес хийж байгаа хүмүүсийг ингэж муулах дургүй. Би хоолой муулах дургүй. Адилхан л ингээд хоёр охинтойгоо ингээд бизнес хийж байгаа. Жирийн нэг эмэгтэй байна. Энд болохоор үнэн ийм байна. Бай дав хийж байгаа. Тэгэхээр одоо бизнес хийж байгаа хүмүүс юм уу болохгүй. Sales хийж чадлаа. Догоо одоо тэр талаас юм уу? Эсвэл энэ талаа. Oh, train is coming now. Oh, it's just one hand. Okay. Why is e-coffee so famous in Vietnam? What do you think? Because it's bitter and sweet, so it's really good, especially for coffee lovers. Let me try it. I'm not a coffee lover. I'm a tea lover. So You don't mix it. I don't mix it. Yeah. Uh-huh. You try So- to pull from the bottom. That's yeah. So you get coffee from the bottom. Yeah. It is mixing. Yeah. Oh, how is it? The higher price and the buying experience making this coffee tasty. Good, right? Yeah, it's good. Maybe you just don't like coffee. Yeah. It tastes like an ice cream. Yeah. Yeah. I would rate maybe 7.5 out of 10. Oh, you're so generous. Yeah. If you don't drink it that much. Not for the lady, for the coffee. Okay, thank you. За богоо маань ирж байна. За одоо ингээд орой болоод 5 дахь орой такси маань жоох удаж ирлээ явах санаасаа. Тэгээд өөр бодол руугаа хэд явж байна да. Цаг 11. What is time? There's no time. 11:22. Something like this. 21. 10:21. Yeah. 좋아나. 자, маргааш өглөөний өөр сценүүдээр уулзцгаая. Өглөө болсон байна. Өнөөдөр би дугуй түрээслээ. Тэгээд нутгийн хүмүүсийн санал болгосон хаашаа явах вэ? Энд Ханой хотод үздэг очих хамгийн дуртай газар чи хаана байдаг вэ гэж асуулт асуугаа. Тэрнээ шууд явнаа. Хоолыг идэхэд, хоошол идэхэд байж байна.
Тэгээд одоогоор олно нэрэгөөний 5 минут төлөөгдөж байна. Өчигдрийнхөө бодох юм бол арай муу англиар ярьдаг хүмүүстэй жоохон таарад байж байна. Ингээд хоо шүлхөө ууж байна, бидэж байна. Тэгээд ерөнхийдөө бол Вьетнамын хоолшууд Вьетнамда бод өөр улсууд бол миний хамгийн дуртай хоол. Мэдээж энэ хоолндоо бол 10 оноо өгнө. Дугуйнаас ингээд түрээсийн нэг өдрийн гэрээгээд одоо 12 цаг 30 минут өнгөрч байна. 7 цаг 30 минут дэлгүүрийн хаах хүртэл ингээд би өөрийнхөө хашт виза картаа үлдээгээд яг буцаач нөгөө би буудлын руугаа яваагүй. Юугаа паспортаа орхисон байна. Энэ түрээс гिचиж жоохон алдаа гаргасан байна. Гэхдээ одоо ингээд виза картаа үлдээгээд буцаад паспортаараа солиулж шалгахтай. Эм сайхан дугуй түрээс үйлчлэгээ байна да. За ингээд дугуйтай хамаа хотыг хамтдаа үзцгээе. Надтай алаан болох та. Упс. За ингээд хөл дүүжлэх унаатай болсон чинь ямар сайхан юм бэ. Гэхдээ энэ бол мэдээж аюултай. Вьетнамын Ханой хотын аимшигын мотоциклийн зам дундуур дугуйтай нөхөр орж байна. Мэдээж би бол дугуй бол маш сайн унаа. Мотоцикл унах юм бол миний осолд орох магадлал 99.5%-тай, өөхөх магадлал 50%-тай. Дугуй унахад бол энэ магадлал хоёр оронтой тоогоор буурна. За явцгаа. За хараад аваарай. Энд үлдээсэн шүү. Хад орлоо. Энэ график зүг. Окей. Яа, тэнд харагдаж байна. Тухайн орцгой. Одоо миний зогсож байгаа газар бол алдарч Вьетнамын үүсгэн байгуулагч Хо Чи Minh ирхмийн бунхан байна. Энэ бунхан яг юутай адилхан харагдаж байгаа гэхээр та бүхэн дэх үе Сугатрын бунхан талбай урд байсан. Тэгээд Ленины бунхан байдаг. Вьетнам бол социалист улс. Социалист бунхан ерөнхийдөө юм байдаг юм байна гэдгийг харж байна. Тэгээд Хо Чи Minh үндэслэгчийг болохоор та бүхэн харуулъя. Мөнгөн дээр байдаг Хо Чи Minh гэдэг хотч байдаг. Энэ дээр байгаа Хо Чи Minh гэдэг их юм болоод энэ хүн байдаг. 1969 он нас бараад тэгээ миний шарилыг болохоор шатаагаад Вьетнамын орон даяар тавиараа тараагаараа гисэн байлаа. Тэгсэн чинь Вьетнамын тухайн үеийн Хо Чи Minh дараах удирдагч нь ёслол хүндэтгэлтэйгээр ингэж нийслэлдээ залнаа гэж үзээд тэгээд ингээд ийм буухан болгоод хийсэн байлээ. 1969 оны 9 сарын 2-ны өдөр энэ хүн маань нас барсан байлээ. За ингээд орчныг харж чинь surrounding areas. Yeah. Ийм сайхан том талбайтай цэлгэр уудам газар төв талбай дээр ингэж өдөртөгтэй хөндлөн залсан харагдаж байна. Тэгээ миний бичлэгийг бол Вьетнамын ард түмний селфиний гараа хийсэн учраас Вьетнамын ард түмний гар бие оролцоо олцож байна. Баярлалаа. Нэгэ мондог ирэх мэлхтэй сур бас дахин сур гэж хэлжээ. Тэрийг хэн хэлсэн талаар комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Аль эсвэл яг одоо Ленин магшимаар хөшөө энд байна. Энэ хүүхдүүд би хамгийн их үзэх дуртай аялын нэвтрүүлэг болох Сүлдүү тоо Орёли Решка нэвтрүүлэг дээр 2014 онд явж илээ. Тэгсэн чинь Владимир Ильич Ленин гэж хэлж чадах уу гэж асууж ирсэн. Би хүүхдүүдээс асуугах яа. Хүүхдүүд ингээд хөл бөмбөгөөр паслцаад байж байна. Excuse me. Do you know who is this guy? With you. No. Who is this guy? Name of this guy? Yeah. Lenin. Huh? Lenin. Could you say Vladimir Ilyich Lenin? Vladimir Ilyich Lenin.
I don't know. Could you just repeat? Vladimir Ilyich Lenin. Vladimir Ilyich Lenin. No. You can't? No. Okay, thank you. Sorry. It's okay. That's амар олон хүнээс ингэж асуугаад яах вэ? Явцгаая. Can I check it? You guys really have a Michelin star. How can I check it? Би зүгээр ингэ гудамд явж байгаа цаа. Тоол идэх шаардлага байхгүй л байна л да. Гэтэ гудамд явж байгаа зүгээр нэг юм гудамны хоолны газар нэг Мишлений оттой байхаар нь гайхаад тэгээд юуг нь шалгалаа. Мэргэжлийн хяналтын газар гэж мэдхүү. За яцгаараа. Michelin star. Энд чи бол би хоромжоо хийсэн чадхлаа юм. Гэхдээ итгэлээ. За. Do you guys have a banh mi? Bạn thấy đúng chưa? Yeah. Yes. Okay. Do you guys have a banh mi? Banh mi. Do you guys have a banh mi? What kind of dishes you guys have? За ингээ үнэхээр Мишлений оттой харагдаж байна. That's correct. This is Tyler Sweet. Who is this? Загстай тоол юм. Okay. So, what should I try? Yes, hello. Дэвс авч би тэгээд юу яалаа. Нөгөө загстай олгод юм байна. Нэг нөгөө бүтэн хоол идэх сонирхол байхгүй. Тэгээд яаж байгаа загстай спорттой олгодог болохоор ингээд хоосон яваад юм ороод ирээ сонирхол бичдэг гэж байгаа юм чинь. Тэгээд ийм хараадоо гэдэг нөгөө юу peach нимбэгтэй цай аваад ухаар боллоо. Тийм энгийн гудамжны хоолны газар гэмээр Мишлений оттой байхад тун сонирхолтой байлаа. За сур бас дахин сур гэж Ленин багш юугаар яваад ирсэн. Одоо ингээ Вьетнамын үндэсний номын сан руу ирсэн байна. Одоо энэ ард түмнийг агваа их Вьетнамыг маань боловсруулдаг ундаг сэхэтнүүд энүүгээр орж авсан ч лээдгөө. Тэгээд ямар очтой яаж суудаг талаар өглөөнөөс хойш бодъё очие гэж бодоод ирсэн газар ингэ ирлээ. Дугууны зогсоол нь сая нэг айгүй хамаар нэг 300 төгрөг юм аа. Инээ. За тийм компьютер байна. Энэ ингээд юу шиг имлэг шиг санагдаж байна. Нэг хоёр талаараа ингээд бэшээ гараад. Мэлхүүд байдаг ш. Би компьютер хийж болох юм байна. Then wow. Дараагийн өрөөний соёл шинжлэх ухаан хүмүүнлэхийн уншлагын тарих юм. Зөвчэн карттай тэгээд цаашаа гараад хэсэг байдаг юм байна. Авитны карттай амлалт юм шиг. За одоо юу гэнэ? Гадаад хүн ч гэсэн энэ номын санхны карт нэтгэхэд саяны уншлагыг тэгээд
сууж болдог 4 давхарт. Зөвхөн Вьетнам номтой. Энэ одоо 5 давхарт нь English номтой гарч ирж байна. Маш юм тооноор сууж болох нэ. Жилийн баг 20,000 төгрөг хүрэхгүй мөнгөөр карт аваад ингэ сууж болох юм. Гэхдээ 1-2 давхар нь бол карт өгөр орж болохоор байсан шүү дээ. Мэдээ давхрууд дээр яг номоо уншаад суухаар болвол карт авах нь байна. Жохон бас юм хуучны барилга харагдаж байна. Модыг хардаа ингэж явж байгаа тэр үндсэн хэсэгтэйгээ нийлээд нэгж иш ингээд 2 3 4 5 мод шууд энэ модтойгоо уусаад өрөмц. Монголд байсан бол одоо дахин шүтцсэн азийн мод хүсэл биелүүлэгч мод гэхээр л юмнууд. Чинь ийм сонио улаан юм уу ягаан юм уу? Цэцэг. What was the name? Bougain Villa. Paper flower. Paper flower. It has many colors. It has many colors. Okay. Paper flower. Okay. Thank you. Хүүхдтэйгээ ажиллаж байгаа ээж Япон ютубер эмэгтэй байна. Тэгээд би зүгээр ингээд дугуйтайгаа гудмаар ингээд санамсаргүй явж байгаа л гайхамшигтыг үздэг газрууд их нэг бол. Нэр ихэнсэм. За ахад би Вьетнамын ард түмний гарыг зээх хэрэгтэй байна. За Вьетнамын ард түмний гардаа баярлалаа. Тэгээд гигэн Йосефисм гэдэг Вьетнам маань бол Парисын, Францын юу байсан? Колон байсан. Үүний ингээд идрэх хомоос том жишээ нь одоо энэ Парисын дээрх хэсэгтэй адилхан Вьетнамын Ханоид байдаг гигэн Йосефисм байна. Үнтэй адилхан бас Данангд байдаг. Одоо ингээд улс олгонд л энэ христийн шашин юм сүмбүүд байдаг нь бас Вьетнамын улсуудаар аялахдаа би харж байна. За ингээд дугуйтай явж байгаад гоё газрууд нь самсргууд харж байна. Би ерөөсөө Google Map хэрэглэхгүйгээр явж байна. Гудамжаар явж байгаа тэр хуушуртай адилхан юм боллоо. Тэр байна. Энэ одоо юу юм мэдэхгүй байна. Sorry, what is this? What is this? How much is it? 14. I want to try one. Yeah. Yeah, one. Okay. 14 гэдэг юм байна. Тэгээд одоо хуушур шиг юм сони амтад үзчихээ бүгдээрээ. Sorry, one. This one? 자, 어떠? 앞뒤 놓치네. 자, энийхээ хариултыг нь дараа нь авчи. Тэгээд амтыг нүцчихё. Is it beef? Cái nào đâu để không? Thế thì bảo hết xanh mày lấy hộ anh xanh cho người kia như đổ. 이 민발? 이런 양은 고수인데. 자자. 자, 더 싸라네. 내면 나오고요. Hey, my cameraman. 자, 이시니까
юу байгаа. Нуурын хажууд нэг жуулчны хот үсэг дурсгалын газар байгаа юм байна. Тийшээ үзцгээ. Холынхаа хажуугаар ингээд сайхан. Нуурынхаа хажуугаар ингээд суучихсан. Нэлээ олон ингээд нуур байдаг юм байна. Энэ нэг хамгийн одынх нь хамгийн төвийнх нь нуур гэх юм уу? Old Quarter-ийнх нь байдаг нэрэнд юм атчих юм нуур. Энэ хүмүүс ингээд гүйж жуулчд болоод маш их бас тойрж алхаж үзэж байна. Жуулчны газар эд дунд байгаа нуур байгаа болохоор. Нэг ийм л газар дээр очих юм байна. Тэрүүгээр ингээд гүрээр явж байгаа дэшег орж ирдэг. Би тэнд байна. 2 жилийн өмнө би Ханоид ирэхдээ бас энд яваад энэ ямар ч хөнгүү байсан. Тэгээ өвөл байсан. Одоо ингээд дахиад бас ирсэн байна. Энэ газрынхаа учрыг сая жоохон судлаад үзсэн чинь Ихван гүрний үед монголчуудын дарилтаас хамгаалаад их авьяа байгуулсан жанжных нь бонхон юм да. Тийм юу бишиг ингэ төлбөр төлж орд юм байна. Төлбөрийн асуусангүй орох шинийг сонирхол алга эндээс нь харуулчих. Тэгээ оюутнууд хүүхдүүд ингэ зураг яаж байна. Эдгээр нь харин сонирхол. Гитүүл жуулчин байна да. Хагасаа өдрийг хэлэхүү хамгийн сайхан гоё хаврын үлрэлэгч хэлэхүү. Яа за. Сэтгүүгээр яг энэ жуулчны хэсгийн урд яг улаан зам дээр ингэж бадминтон тоглож харилцаж байна. Эшэг ингэж нэг тийм сүглэлтийн социализмын үеийн загвар дизайнтай 3 хүний төшөө байна. За ингээд баммиг ээж Вьетнамын алдарт бас юм талхтай дотроо юм шорлог хийчих юм байна. 2 шиг шорлогтой юу мэдээж хамт үзсгээе. Дараагийн баммиг гэдэг хоолоо 2 шорлогтой ингээд хийцдэг. Идэж үзье. Ja, idee da, ana kısmı ya. Oh. Тэрнэ дандаа гисмар юм байна уу? Хаттай тэгээ махтай болохоор Монгол хүнд бол яг гоё юм байна. 8 оноо яа. Ханаа байна. Юу гэхээр яг ингээд надтай явж байгаа юм шиг би ингээд дугуун унжаах үедээ гудамжны яг энэ хэсгээрээ байрлуулад хайдмаа. Яг аялж байгаа юм шиг өслөг үзээрэй. За би яг 1 минут ингэж явлаа. Ja, zack, Toaster. So, what's your most favorite place in Hanoi? What's your most favorite place to go in Hanoi? Favorite place to go? Favorite Yeah, place. to go. So I have a bicycle. I can hang around. I want to get there. So where should I go? What would you recommend? Now I have no idea. Just tell me one. I want to go before I depart. Famous Yeah. for what?
It can be anywhere. It can be tourist attraction or a special hidden gem. So, where should I go? I'm just planning where to go. But where would you recommend? Just for you. No, me no. I know. You don't like Hanoi? You know, and I know, but I have not very best to play. I only go to beer hơi. You don't. No activity. Uh-huh. You want to go to? You can go to the one Kim Lake and West Lake. West side, West Lake. I went to. No, and Bát Tràng village. Where is it? For Bachchan? Like this? Oh. No. Could you write it down here? Không nhớ, em không nhớ mấy câu. Em không nhớ mấy câu nâng cao, em không nhớ mấy câu nâng cao vì chị kiểu người It's luôn. like a vase, ceramic. Yeah. Only go around Oh, how far is it? 15 kilometers from here. 15 kilometers. Oh. So this is your master place to go. Đèn qua vừa thấy. Дугуйтайгаа нүүдэл хийж байна. Өөр буудалд очиж барилах гэж. Өнөөдрийн буудал маань миний хоногоор захиалсан байсан чаа. Дүүрцэн байсан. Тэгээд дахиад өөр буудал ингээ дугуйтай нүүдэл хийж байна. Шинэ үзмж нь юм багт юм байна. Тэгээ ягаад би поштл дуртай байдгаа одоо энд бүр хийж үзүүлж байгааг нь харуулъя. За энэ бол үхрийн одоо чүмэг болон бусад яснууд байна. Энэ яснуудыг ингэж чанаад 12 цаг чанаад юу гаргадаг? Шөлөөн гаргадаг. За энэ гаргасан шөлөө ингээд цоо шилхэн махнуудаар яг хөө игч маань бэлээ өмсөөгөө бохор гараараа гэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэтэ бол цэвэрхэн шүү, цэвэрхэн. Хөлнөгчөнд байсан. Хөнгөн шинээрээ гарсан. Нөгөө гар нь мэдээтэй шүү. Тийм махаар тэгээд шөлөөн дээрээс нь хийгээд тэгээ би бас дээрээс юу нэр юм борцог захиалсан энд ирсэн байгаа. Ингэж идэж байна. Тэгэхээр тийм олон төрлийн бас ногоо ичдэг юм шүү маань шүү. Тийм болохоор ингээд ядаргаа тайлах ясны шүл гэдэг шиг миний дэлхийд дээрх хамгийн дуртай шүл маань ингэж бэлэн болдог юм аа. За ингээд Вьетнамын аялал маань сэгсүүлэг сурсан, сайхан аялал болж өндөрлөлөө. Одоо ингээд дараагийн улс руугаа явах замдаа орсон байна. Баяртай. Subscribe-аа